Танд ойрын ирээдүйд яг ямар гол чухал үйл явдал болох вэ? Одоо харцгаая. 3 өдөр байна. Аль нүдэнд тусна сонгоорой. 3, 2, 1. За эхэлсэн сонсогч найдаж байна. Эхний өдрөөр харцгаая. За нэг сэлэм. Амьдрал чинь их гоё аз тохиох юм байна. Нэмээд шинэ ингэж болох юм байна, тэгж болох юм гэсэн тийм шинэ санаа, бизнес санаа ч юм уу эсвэл тийм ухаарлын санаанууд орж ирэх юм байна. Нэг талаас энэ бол үнэхээр азтай зүйл. Одоо нөгөө талаас бас амьдралаа жоохон тийм шийдэмгий үйлдэл хийвэл их гоё аз тохионоо гэж гарч иж байна. Хоёр дахь нь Temperance ер нь нэг тийм мэдрэмж талдаа өөрөө чинь жоохон их оролцсон, мэдрэмж талдаа чинь нэг тийм баярлуулсан, тогтлоос эсвэл жоохон тийм савлгаанд оруулсан үйл явдлууд бол зөндөө болох юм байна. Магадгүй энэ ховын амьдрал ба өөрөө чинь бас тийм шийдэмгий бус байдалтай холбогдож магадгүй. За гурав дахь нь нэг зоосны боол буюу санхүү эдийн засгийн тал дээр их тийм хөдөлгөөнтэй ямиг болгоё бүтээе гэсэн одоо их тийм дайчин юмнууд байх нэ. Мэдээж бүх юм яг хүссэн хэмжээнд хурдаар бол болохгүй. Гэхдээ тодорхой хэмжээний их гойгоо үйл явдлууд бол одоо санхүү тал дээр бас болох юм байна. Гоё ихний эхлэл болох юм байна гэж гарч иж байна.